Монгол улсын төрийн хошоо шагналд зохиолч Чадраавлын Лодой дамб. Манай сургуулийнхан хугараагүй ноён нуруу. Тууж. Нэгдүгээр хэсэг. Манай оронд олонтой тохиолддог зуны улирлын эгэл өдрүүдийн нэг 1950 оны 6 дугаар сарын 10-ны Бямб гараг. Тэнгэрийн гүнд энд тэнд харагдах бут цагаан үйлс дэлгсэн цэнхэр магнагийн дээр тархагдан хаягдсан хөвөн шиг харагдаж хөдлөн нүүсээр сэвсийн сарнин замхарч орос сурггүй алга болоход зөөлөн хилэнгийн өнгөтэй тунгалаг тэнгэр уламж гоо сайхан болон харагдаж байлаа. Энэ жирийн нэгэн сайхан өдөр надад жирийн бус явдал тохиолдов. Өнөөдөр дулмаа бид хоёрын амьдралд үлэмжийн эрхэм баяр болох гэж байна. Бид хоёр эртний танил бөгөөд бас сүүлийн 5 жилийн турш сууна гэж ярилцсан юм. Гэвч би зөвлөлт улсад сурч байгаад энэ жил ирж их сургуульд багшилж байна. Дулмаа маань их сургуулийг 2 жилийн өмнө төгсгөж хөдөө ажиллаад одоо хотод ажиллаж байгаа юм. Ингээд л одоо хурмаа хийх болж 2 өдрийн өмнө иргэний гэр бүлийн хэрэг эрхлэх товчоонд очиж бүртгүүлсэн. Тэгэхэд тэнд ажилладаг миний үерхдэг нөхөр Идэр албан ёсны асуултаа дуусаад чамайг эхнэр авахгүй нь гэж зовж явсан юмсан. Ашгүй ингэхэл ёстой гэд инээсэн. Энэ ч хэлтгэл үг. Би одоо 33 настай. Ингэхээр зарим хүн ялангуяа үерхэж тоглодог хүн ингэж хэлэх нь зөв л биз. За тэр ч яах вэ? Нэгэнт би өнөөдөр хурмаа хийх болсон болохоор бага хэрэгэ. Гэтэл хурим хийж миний эхнэр болох хүн маань 9 цагт ирнэ гээд одоо өдрийн 1 цаг болтол ирдгүү юм шүү. Дулмааг ирээгүй байтал зочид ирвэл яах вүлээ? Хурим хийн гэж шуугаан гаргач хаад зочид ирэхэд ганцаараа зогсч байвал яазгүй юм болно гэж бодоход ичмэрч юм шиг аймарч юм шиг санагдаж байлаа. Ер нь нэг бүдрэхэд 7 бүдрэнэ гэдэг шиг болж байна. Дүү миний эхнэртэйгээ ирж зочдод үйлчилж өгнө гэсэн бас байдаггүй. Явж дулмаагаа ирж болох юм. Гэвч хурим хийн гэж зочид урьчхаад гэргий болох хүнээ ирж сургалж явна гэдэг ичхэвтэр хэрэг тул болвоо. Тэгээд л хийх юмаа олж ядан эхлээд ширээн дээрх арх зуушийг элдвэр янзлан өрж үзлээ. Дараа нь таслахааны дотуураа ийш тийш хөрөөдөн явлаа. Гэвч сэтгэлийн догдлол бага болсонгүй. Харин улам их болж байв. Арга барагдахдаа цонхоо түшиж гудамж тийш харж баахан зогсов. Гудамжаар машинтай морьтой явган хүн тасралтгүй зөрлөдөн гудамжны нөгөө талын өндөр цагаан барилга нарны гэрэлд уламж цайран цонхонд нь туссан нарны гэрэл цацран дүрлцэж байгаа гал шиг зүг бүхэндээ алтан шар туяаг гаргаж байлаа. 3 дахь давхрын нэгэн тавцан дээр хүүхдэд тэрсэн эмэгтэй зогсоод орчин тойрноо ажиглан ширтэж байна. Хүүхдээ үнсээд түүнд ямар нэг юм тайлбарлан зааж байгаа бололтой. Би тэр хоёрыг цонхны минь тушаа ургасан өтгөн навчид улаасны дэлгсэн навчны завсраар харж байна. Зөөлөн салхинд улаасны навч үл мэдэг хөдөлж байхад цаад талд нь харагдах их хүү хоёр өтгөн навчны дундаас ургаж гарсан цэцэг мэт надад харагдаж байв. Би инээж баярлаж хайрлаж байгаа их хүү хоёрыг харж байхад тэр хоёрын энх тайван жаргал нь надад сэтгэгдэж байна. Удахгүй дулмаа ингэж хүүхдтэйгээ хамт инээн зогсно. Удахгүй дулмаа минь
Их гэдэг ертөнцийг чимгэлсэн бөгөөд амьдрал ба бүтээл, жаргал ба сайн сайхны шингэл болсон эрхэм нэртэй болно шүү дээ. Их бол хүн төрлөختний хаан, амьдралын гоо сайхны бүрдэл юм. Үүд дуугарав. Дулмаа маань ирлээ гэж бодоод нөгөө сэтгэлийн доглол маань муухай зүүд сэрхэд сарнин үгүй болохын адил сураггүй алга болов. Би дүргэн хөдөлж ширээн доогуур орж нуугдав. Гэтэл дулмаа биш. Дүү минь эхнэртэйгээ орж ирлээ. Тэд хүүхдийн тоглоом савтай юм барьжээ. Тэгээд өглөөний нарнаар нүхнээсээ цухалзан гарч байгаа тарвах шиг ширээн дороос шовлзон гарч байгаа намайг сонирхсангүй. Харин засаж бэлтгэсэн ширээний зүг гайхан харснаа. Аха, хурмаа өнөөдөр хийх хэвээрээ гэж юу? Гэж хачи юм асуугаад гайхан инээмсэглэж над руу харахад нь уур минь хурч. Хэлсэн цагтаа ирж болсонгүй юу? Гэж их л айлган хөгжүн асууж хүйтнээр инээмсэглэв. Тэр хоёр бие биеэ ширтэж гайхан харснаа. Эхнэр нь дулмаагүй хөдөө явчихсан биш үү? Гэж миний асуултыг асуултаар хариулв. Хожимдож ирснээ баллах гэж оролдож байна уу? Гэд ажиглан харвал тийм шинж огт үгүй бөгөөд харин гайхан гэмшсэн шинж тодорхой тул эгдүү минь гайхлаар солигдож юу гинэ? Хэн тэгж байна? Гэж бачимдан асуув. Дулмаагүйтай хамт ажилдаг Төгс гуйл Өмнөгов аймагт хүнд өвчтөе хүнд мэс засал хийхээр явсан гэж хэлсэн шүү дээ. Тэгэл бид хоёр та хоёрыг чинь хурмаа өнөөдөр хийхээ болсон байх гэж бодоод хоршоогоор очиж дүүдээ тоглоом бас талах тариа аваад явж байгаа юм гэж дүүмэн хэлээд зассан ширээ намайг бас эхнэрээ ээлжилж гайхан харж байлаа. Тэр хоёрын байдалд намайг мэхлэх гэсэн бодлын өчүүхэн мөрч үгүй. Харин учраа алдсан ээдрийг тайлах гэж цөхрөнгөө бараад учрыг олж ядан мухарцсан хүний гайхсан шинж илэрхий байлаа. Би юу гэж хэлэх яхаа мэдэхгүй хожигдсан шатрын ноён шиг гонсоож гайхаш тасрав. Ийм үед гонсоож гайхахгүй эргэлзэхгүй хүн яахан байх вүлээ? 5 цагт зочид ирж 6 цагт хурим эхлэх болоод байхад хурмын гол хүний нэг нь Өмнөгов аймагт явчихсан байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ер нь эрхэм уншигч та өөрөө бодоод үзэлтэй. Хизээ хаана хэн хурмаа хий гэж яг таг ярилцаад хамаг юмаа бэлтгэж зочдоо урьжхаад хол газар хэл мэдээгүй явчих байсан юм бэ. Танилцсныхаа дараа өдөр юм уу? Сайн бол 7 хоногийн дараа толгой холбон чухмал зүв шивх зайгүй наалдан гэр бүлийн товчоонд очоод бид хоёр үрдийн хань болохоор чин сэтгэлээсээ эргэлдгүй шийдэж суух болов гэж бүртгүүлээд сүүлд нь хэдэн сар сайн л бол хэдэн жил болоод бид хоёр яавч тохирохгүй салхаас өөр аргагүй боллоо гэж нүүр нь улс хийхчгүй нүдэнд цавчихчгүй хэлж очдог зарим хүмүүс байдаг билээ. Тийм хүмүүсийн хувьд хурим хийн гээд хийхээ болох нь ялмгүй хэрэг бизээ. Гэвч дулмаа бол өөрийн болон хүний амьдралаар тоглох тийм адгийн санаа сэтгэлтэй шаар биш. Тиймэрхүү хүн дүрстэй боловч хүний агуулгагүй амьтан биш гэж би итгэсэн учраас ч дулмаатай амьдралаа холбож амьдралд минь ганцхан удаа тохиолдох эрхэм баяр хурмаа түүнтэй хийх болсон. Хэдийгээр тийм боловч ингээд ирэхгүй байхад нь би догдлохгүй байж хэрхэн болох вүлээ? Үнэн дээр би ингэж итгэж ингэж боддог учраас ч догдолж байгаа юм. Хан дүлгсэн цагийг харвал 3 цаг болох гэж байна. Энэ муу цаг эвдрээд төрүүлж байна. Саяхан 1 цаг болж байсан шүү дээ гэж бодоод бугуйн цагаа харвал яг л адил байлаа. Би санаа алдаад
Нөгөө хоёрыгоо харлаа. Тэр хоёр хөдөлсөнчгүй зогссоор л байлаа. Дулмаа яагаад надад хэлсэнгүй вэ? Магтагдсан хүүхэн хормон дээрээ гихчээр юу болж байна та? Надад эртхэн хэлсэн бол би өрсөн зочдтой хэл хүргэж амжихгүй юу? Яасан сонин хэрэг вэ гэж эргэлзэн бодож байтал утас жингэнэн дуугарав. Би түргэн очиж харилцуураа авбал бас л дулмаа биш, харин доргисон бүдүүн хоолойтой эрэгтэй хүн. Та өршөөгөөрэй. Би утасны чинь дугаарыг бичиж авсан боловч хайчгаад бас гэрий чинь мэдэхгүй сандарлаа шүү. Тэгээ танд дулмаагийн түргэн хэлээрэ гэсэн ямыг хэлж чадсангүй өршөөгөөрэй. Дулмаа Өмнөгов аймагт мэс засал хийхээр урд шөнө гинт явсан. Танд хэлэх гээд дайралтсангүй гэнвлээ. За тэгээ та ямар мэдэхгүй биш. Үхлээс хүний амийг булааж авахд секунд ч хожигдож болдгүй шүү дээ. Эмч нарын ажил бол дээлтгэн секундээр хэмжигдсэн авраг тулдан гэж таны бичснийг би голыг олсон гэж бодсон шүү. Ингэхлээр дулмаа их яаруу явсан. Тэгээд намайг тантай заавал яриараа гэж утасны чинь юу? За гээд дуун тасарснаа. Та хүлээж угаарай. За, би очлоо. Өршөөгөр энд чухал ажил гарлаа гэж хэлээд юм асуухын завдал өгөлгүй харилцуураа дан хийдэл тавих нь надад тодорхой сонсогдов. Тэр хүний дуу тасарснаас хойш би байна уу гэж байдаг тэнхээгээр хэд дахин хашгирсан авч хариу сонсогдсонгүй. Надад асуух юм их байв. Гэвч нэгийн ч асууж чадсангүй тул харилцуураа барин хэсэг гайхан мэлэрч зогссноо арга барагдан буцааж тавилаа. Бүх биед минь хөлс дааварлан самцны зах хоолойг минь шахан боож байв. Захныхаа товчийг тайлж магнайда чийхарсан хүүтэн хөлсийг арчлаа. Тасалгааны дотор цагийн жигд цохилт бидний амьсгалахаас өөр чимээгүй нам гүм байв. Гэвч энэ бол сэтгэлийг донслогох их салхины өмнөх гаднаа чимээгүй тайван авч дотроо бужигнан оволцож байгаа догшин байдал байлаа. Миний үгийг тэсвэрлэн хүлээж ядсан дүү минь юу гэхэд "Гү та хоёр чинь юу гэж хөшөө шиг зогсоод байгаа юм бэ?" гэж би яахаа өөрөө ч мэдэхгүй боловч уцаарлан хэлв. Энэ бол үнэндээ миний бухимдлын дэлбэрэлт байсан биз. Ирэх нү? За, юмаа бэлтгэе гэж дүүгийн минь эхнэр баярлан хэлээд бараг л алгаа таших шахав. Дүү минь харин үг дуугүй барьж байсан тоглоомуудаа ширээн дээр хам хум тавилаа. Та хоёр юу гэж хөшөө шиг зогсоод байгаа юм бэ гэж уцаарлан хэлсэн бухимдлын нүгийг хорим хийн, долмаа ирнэ. Та хоёр юмаа хийхгүй юунд зогсоод байгаа юм бэ гэж ойлгоод тоглоом үтсэн хүүхэд шиг баярлаж байгаа тэр хоёрын байдлыг хараад би өөрийн ирэхгүй өрөвдөв. Жаахан хүлээе дээ. Энэ хүн дахиад ярих бах гэд би утсаар сонсон бүх зүйлээ ярьлаа. Дүүгийн эхнэр шаазан дүүрэн хүйтэн цай хийж надад өгөхөд би дорн залгилаад хоосон аяга буцааж өгөөд зөөлөн сандал дээр хөгшин тэмээ хэвтэж байгаа юм шиг яг хидл суув. Ингээд бид гурав өмнөөсөө харалцсан хэн маань юу удаж байгааг та гэсэн юм шиг юу ч ярилгүй хэсэг суулаа. Заримдаа аль нэгэн маань ширээн дээр ямар ч хөдөлгөөнгүй байгаа утас руу хялалзан харж байв. Ашгүй утас минь тажигнан дуугарч бид гурвын багтарсан тайван байдлыг эвдэв. Гурвуулаа зэрэг ухасхийн босов. Тэгээд би утсаа авлаа. Байна уу? Та намайг их хүлээв үү? Надад битгий айгуу царай. Би заавал ирнэ гэж дулмаа хэлээрэ гэсэн гэхтэн би асуух юмаа бушуухан асууж авъя гэж бодоод яриагийн таслан Өмнөгов руу яваад уу да гэж асуулаа. Тэмээ.
Танд гэр бүлийн амьдрал шилжих гэж байгаа чинь баяр хүргэе. Баатбэх гэр бүл гэдэг бол улс нийгмийн онц чухал асуудал болохоор таны баярыг бид бүхэн хуваалцах хэрэгтэй гэж бодож байна. За тэр чи яах вэ? Бүх юмаа бэлтгээд зочдоо хүлээн авч угаарай гэж дулмаа хэлсэн шүү. Гэхдээ би бас л тасалж өнөөдөр ирж амжих юм уу гэж хашгиран асуухад тэр хүн инээх шиг болоод амжихгүй яах вэ? Ямар үхэр тэргээр явсан биш үү гэд хоолойгоо заснаа үргэлжлүүлэн дулмаа заавал өнөөдөр ирнэ шүү гэлээ. Чухмал ингэж хэлээсэ гэж би гордож байсан тул энэ үгэнд чин сэтгэлээсээ итгэн баярлаад таныг өрий манайд ирээрэ гэсэнд баярлаа. Дулмаа ч намайг урьсан. Би дулмааг ирэхэд угтаж аваад хамт очиё. Харин чухал мэдээ саатуулсанд өршөөгөөрэй гэхэд нь зүгээр гэд би инээмсэглэв. Дулмаа хэл сураггүй хаачив гэж та сандарв уу? Би таны утасны чинь дугаарыг хайж хаад сандарлаа шүү гэд дуун бас л тасарснаа. Бас л ажил гарлаа. За баяртай гэж тэр хүн хэлээд харилцаараа тавилаа. Би харилцаараа атгсан хэвээр нөгөө хоёрыгоо харвал тэд маань амаа ангаан нүдэрээ инээмсэглэж над руу харж байлаа. За бушуухан шиг юмаа бэлтгэе гэд би харилцаараа буцааж тавих зур өглөөнөөс хойш агаар орж гарахгүй юм шиг боогдоод байсан уушгинда хантул агаар татж авлаа. Тэгээд дулмаагүй ирэх нү гэж дүү минь баярлан асуухад тэгэлгүй яхав. Ямар үхэр тэргээр явсан биш гэж би инээмсэглэн хошигнож хэлбэл. Түргэн тусламжийн эмч үхэр тэргээр явж байхыг та үзсэн юм уу гэж дүү минь намайг мохоож асуугаад инээмсэглэхэд эхнэр нь бүрч таачханд л инээв. Гэвч би инээсэнгүй. Миний сэтгэлд үүнээс олон жилийн өмнө болсон нэгэн явдал санагдаж яг л тэр үеийн шиг бүлээхэн жижигхэн зөөлөн гар магнаа дээр минь илэх шиг болоход сэтгэл минь хөдөлж тэр хоёр руу удаан ажиглаж угаад үхэр тэргээр явж байсан түргэн тусламжийн эмч байсан юм шүү гэж бараг шивнэн хэлв. Үргэлжлэл бий.